За бүгдээ яг оноо гаргацсан бол хамтаа жиш. За би уншаад үгүй. 5 дугаар бүлгийн 1-р ишлээс 6 дугаар ишлэл. Нөгөө сэрэмжлүүлгийн үгс нь баячуудад зориулагдаж хэлж байгаагаар гарч байна. За баян хүмүүс та нар нааш ирэхтэн өөрсөд дээр чинь ирж буу зовлонгийнхаа төлөө уйл орил. Эд баялагч нь ялзарч дээлэгч нь хэвэн хорхоо иджээ. Алт мөнгч нь зэвэрч зэвэн та нарын эсрэг гэрч болж махбодыг чинь гал мэт залгина. Та нар эрдэнсээ эцсийн өдөрт хураажээ. Харагтун та нарын саатуулаад байгаа тариалангч нь хураасан ажилчдын тэр хөс та нарын эсрэг хашгирч байна. Ургац сурагчдын хашгираан төг төмдийн эзний сонорт хүрчээ. Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч эрх дураараа байв. Нядалгааны өдөр та нар зүрхээ борджээ. Та нар зөвд нэг яллаж алав. Тэр та нарыг эсэргүүцдэггүй гэсэн байна. Амен. Заавс Яаков маань явж байгаа одоо төгсгөлийн 5 дугаар бүлэг рүүгээ хүрээд ирлээ. Тэгээд Яаков ном маань бид нэр нөхцөл байдлыг дахиад санах юм бол 1-р зууны үед бичигдэж байгаа тийм. 1-р зууны үеийн нөхцөл байдлын талаар ерөнхийдөө дүгнэн харж бичигдэж байгаа ном. Тэгээд тэрүүгээр зогсохгүй тархаа бутархаа еврейчүүдэд зориулж бичигдэж байгаа ном. Тэгээд энэ өнцгөөс харах юм бол энд одоо ярьж байгаа нэг юм баячуудаа юм сэрэмжтэй байгаараа гэдэг тухай хэлж байгаа. Тэгээд саяхан нэг юм нийтлж явахдаа нэг бичлэг үзэж байгаа тийм харж байгаа. Тэрний юу гэвэл ер нь дэлхийн хэдэн хувь баян юм бэ гэж. Одоо дэлхийд 8 тэрбум хүн амьдарч байгаа тийм. 8 тэрбум хүний одоо дэлхийд хураас нийт юм хөрөнгө гэж үзэх юм бол тэрний 50% зөвхөн 8 тэрбум хүний 1% нь эзэмшдэг гэж байна дэлхийд. Үлдсэн 50% 8 тэрбум хүн ерөнхийдөө хувааж хэрэгжилж байгаа гэсэн. Тэгэхээр энэ баян гэдэг категори бол одоо үед нэлээд их байгаа гэсэн үг тийм. Баян ядуугийн ялгаа ингээд одоо үед бидний юм хол байгаа юм шиг санагдаж байгаа. Гэхдээ яг тухайн үеийн Яаковын бичиж байгаа энэ үеийн хүмүүсийн баян ядуугийн хол одоо юу гэх юм бэ? Заа гэх юм бол бүр айхтар хол байсан. Яагаад гэх юм бол тухайн үед тариаланч одоо ихэнхдээ яадаг байсан бэ гэвэл тариа тарьж одоо буудаа, арва, тэ чидүүн жимс гэдэг ч юм уу эдгээр зүйлүүдээр л ер нь тариа тарьж их баяждаг. Тариалангийн талбай тон газартай хүн дээрэс нь тариан талбай ажилуулдаг тэр одоогоор их бизнесмен гэх юм уу тиймэрхүү хүмүүс нь ерөнхийдөө эд буй баялагтай хүмүүстэй тооцогдож. Эсвэргээрээ тэнд ажилдаг хүмүүс дээрэс нь тухайн үед бидний одоо ойлгох хэцүү л дээ ерөнхийдөө бол боолын нийгэм тэнд явагдаж байгаа тийм. Дуртай хүн боол учраас тэнд боолын хөдөлмөр эрхэлж байгаа. Ямар ч эд хөрөнгө цалин хүсгүйгээр зөвхөн амжиргааныхаа хоолоор дамжуулж ажилдаг тийм бүр хүмүүний эд хөрөнгө болж байж байгаа. Тийм хүмүүс тухайн үеийн нөхцөл байдал байгаа. Тэгээд энд хэлэгдэж байгаа Яаков баян хүмүүст та нар нааш ирэхтөө өөрсөд чинь ирж буй зовлонгийнхаа төлөө уйл орил. Ялангуяа энэ ийм гашуудлын ийм тунхагууд Библийг харах юм бол ер нь юун дээр дандаа ихэнхдээ байждаг вэ гэвэл дандаа баг зүнчид их зүнчид буюу иш үзүүлэгчд ард түмэнд хандаж хэлэхтэй буюу завхарсан ард түмэнд хандаж хэлэхтэй бурхан руу ирэхийн өмнөхөн дандаа ийм гашуудлын ийм мэдээ хүмүүс дуулгадаг байсан. Та нарыг одоо ингэж цөлмөн та нарыг ингэж дээрэнд та нар энтхийн эргэн тойрныхоо улсуудын болно, эзлэгдэн та нар зовно, зүдрэн гэдэг юм тухай ярихын тулд яг ийм гашуудлын тунхагийг хэрэгэлдэг байсан. Энэ үгсийг яг энэ баян хүмүүс гэдэг энэ тодголтой хүмүүст Яаков зориулж хэлж байгаа. Та нар удахгүй гашууднаа ойрлноо. Ирээдүйн цаг дээр биш одоо шууд ихэл гэдэг тухай ярьж эхэлж байгаа юм. Тэгээд цааш нь яахтай гэж бол эд баялагч нь ялцаж дээлэгч нь хэвэн хорхоо иджээ. Алт мөнгөчийн зэвэн та нарын эсийг гэрч болж махбодыг чинь гал мэд залгинаа гэдэг юм тухай Яаков цаашаа үргэлжлүүлж бичиж байгаа. Энүүгээр яг хөтэ ерөнхийдөө та бүгд мэдчихэл байгаа хэл та. Юу гэвэл
ихэнх ерөнхийдөө энэ баялаг гэдэг өөрөө юм юу биш ээ. Ийм асуудал биш ээ. Харин эд баялагийг тэр хэрэгжилж байгаа тэр хэрэглүүрийг зөв ашиглаагүй үед энэ нүрэ асуудал болдгоо гэдэг тухай ерөнхийдөө Библийн итгэлт суурьтай тийм номлууд, тийм ярианууд ерөнхийдөө хаасаагүй явж байгаа. Тэгээ энэ бүгд энд ингээ харах юм бол нэг зүйлийг хэлж байгаа л та. Яг боддоор харах юм бол бид нэр хэрвээ алт зэвэрдгүү гэвэл химийн элемент талаас бол зэвэрдэг металл биш те. Алт зэвэрдэггүй, бас мөнгөч бас зэвэрдэг металл биш байхгүй. Өөрөөр хэлбэл урвалд ороод зэврэх гэдэг юм процесс болдог материал биш. Тэгэхээр энд Яаков ахаал нэг зүүрлэлээр бүр хилцүүгээр хүмүүсийн нэг толгойд ортол те одоо синхэртэл ярьдаг хүн гэж байдаг шүү дээ. Тэрүүн шиг юм ойлгуулахыг хүсэж байгаа хүмүүс юу гэвэл наад эд баялаг гэдэг зүйл чинь бол ердөөсөө хүний энэ амьдралд байдаг юм олон зүйлүүдийн хэрэглүүр гэдгийг ойлгуулахыг хүсэж байгаа цаад санааг нь ерөнхийдөө ингэж харж байгаа. Хэрвээ наадхаа цуглуулсаар байгаад өгөх юм бол та нар яах вэ гэдэг тухай ерөнхий ярьж байгаа. Тухайн үеийн баячууд гэж байгаа энэ дээр за угаас асуудлын даар 4-р эшлээс нь гарч ирдэг л дээ. Харах тун та нарын саатуулаад байгаа тариалангч нь хураасан ажилчдын тэр хөс та нарын эсрэг хашгирч байна гэж. Тэгээд ургац хураагчдын хашгираа төг төмдийн эзний сонорт хүрчээ гэж. Яг иймэрхүү үзэгдэл бас хуучин гэрэн дээр бас болж исэн түүх байдаг. Тэрний юу гэвэл Египтээс гарсан ном те. Египтээс гарсан ном дээр Израильчуудын буюу хашгираан те Египтийн бооллоо тэр хийж байгаа хашгираан Бурхны төг төмдийн эзний чихэн сонорт хүрчээ гэж. Тэгээд өөрийнхөө аврагчийг Бурхан Мосе илгээгээд тэр Мосегоор дамжуулаад Израильчуудыг Египтийн боолчлоос чөлөөлөгдсөн юм түүх байна. Тэгээ яг энэ амьдрал дээр харах юм бол одоо 1-р зуун гэдэг маань Ромын эзэнт гүрний одоо Израильчууд ялангуяа колон байсан тухай тий колончлол доор байсан. Тэдгээр ердөөс Ромын эзэнт гүрний захиргаан доор амьдарч байгаа гэсэн үг. Монголчууд манжийн дарлал доор тий эзнүүний дарлал доор 200 жил болсон гэдэг энэ түүхтийг яг ерөнхийдөө агаар нэг. Тэд нар яадаг вэ гэвэл татвараа авдаг. Тэдний татврын талаар бас нэг сонирхолтой мэдээлэл бас байгаад байна. Тухайн үед Израильчуудаас ямар татвар авдаг байсан бэ гэвэл газрын татвар гэж авдаг гэсэн юм. Үр тариа одоо газар тариалан эрхлээд үр тариа хураагаад тэрнийхээ 10%-аас 10-аас 20% гэж. Ихэнхдээ ерөнхийдөө 10% байсан юм байна. Газар бүс нутгаас хамаараад бас нэг тиймэрхүү юм байсан. Гэхдээ голчлон 10% татвар авдаг. Дээрээс нь импорт хэрвээ гадагшаа ингээ хоол явж зараад явах юм бол зарах юм бол 1-3% татвар авдаг. Ерөнхийдөө татварын систем нь ингээд болоо. Хэдийгээр колончлолд, дарлалд, бусад өөр орны хүчрэг орны дарлалд байгаа мөртлөө яг одоо үеийн бидний амьдралтай харьцуулбал бага татвар өгч байгаа юм шиг харагдаж байна. Одоо бид нар чинь яаж байгаа вэ? Нөөтийн 10% татвар те бэлэн мөнгөний 10% шимтгэл те. Тэгээд дээрээс нийгмийн даатгалын татвар. Одоо биднийхийг бодоод бол харах юм бол бараг 40-45% татвар төлж байна гэдэг тухай яригдчихэж байгаа. Гэтэл тухайн үеийн дарлалд байгаа Израильчуудын хувьд амьдарч байгаа нөхцөл татвараа үзэх юм бол за бойлын нэг өсрээд нэг 15-аас 25% татвартай байсан багт. Тэр чинь боолчлолд байгаа нийгэм шүү дээ тий. Колончлолын нийгэмд байгаа тийм нийгэмд гарч. Тэгэд энэ үед байсан хүмүүс нь юу вэ гэвэл яг тариалангийн талбайгаа голчлон мөнгө олоод тэгээд тухайн үеийн одоо энэ Яаковын хэлж байгаа баячууд гэдгийн тодтолд нь ямар бүлэг хүмүүсийг энэ тухайн үеийн 1-р зуунд ойлгож байгааг бол 1-рт нь татвар урагчдаг хэлж байгаа. Татвар урагч. 2-дугаарт нь юу вэ гэвэл газрын эзэд буюу эзэдийн тухай. 3-дугаарт нь бол газар тариалан эрхлэгчд буюу тухайн үеийн газрын эзэдээс тариан талбайг хөсөлж яваад тариалан эрхэлдэг тийм нэг дундын бизнес гэх юм уу баг тиймэрхүү юмнууд байсан баг. Тэгээд дараа нь юу вэ гэвэл сүмийн буюу persecute те сүмийн ахлах дахилч нарыг эдгээр хүмүүсийг юу гэж байгааг бол баячуудаа гэж ерөнхийдөө Яаков хэлж. Ягаад татвар хураагчийг ягаад баянд тооцож байгааг гэвэл тухайн үеийн татвар хураагчийг тухайн үеийнхаа Ромын эзэнт гүрэн
татварыг Израильчуудаас татахдаа өөрсдөө ингэж татдаггүй байсан ердөөсөө. Дотроос нь ямар нэгэн хүн гарч ирээд томилогдоод тэрүүгээр нь дамжуулж өөрсдөөс нь татварыг авдаг байсан. Тэгээд тэнд нэг татвар хураагчид яагаад баяндаа тооцогддог байсан бэ гэвэл татвар хураагчид өөр хүснээрээ мөнгө нэмж болдог байсан байх тухайд. Ромын эзэнт гүрэн за энэ газар талбайгаас 10% татвар авна гэсэн бол татвар хураагч цааш 15% болгоод одоо нөгөө Монголын хэлж байгаа нөгөө завчаа гэдэг шиг тий. Тэгээд тэр дундаас нь мөнгө ашиг олдог учраас баячуудын дунд ордог. Тэгээд дээрэс нь колондж байгаа орныхоо гар хөлн болдог учраас ард иргэд нь угаасаа бүгд дургу тий гим нүгэлт гэж үздэг. Тийм учраас энэ баячууд гэдэг энэ дөрвөн секцэн л ерөнхийдөө баячууд байгаад байгаа. Тэгээд энэ баячуудыг хилж байгаа. Энэ баячууд ерөнхийдөө яагаад бас энэ баячууданд дахилч нар болон парсичуудыг оруулж байгаа вэ гэвэл дахилч нар болон парсичуудаар дамжуулж бас тухайн үеийнхаа нийгмийн Ромын эзэнт гүрнийхэн тий нийгмийн үйл ажиллагаанд явуулдаг, өдөртөн чиглүүлдэг байсан, захирдаг байсан учраас тэднийг бас айгүй Ромын эзэнт гүрнээс хаялагтай бас мөнгө санхүүгийн хувьд нэлээд илүү байсан учраас баячуудын тоонд оруулдаг байсан юм байна. Тэгээд энэ баячууд нь яаж байгааг гэвэл эд баялаг өөрсдөө хураадаг. Тэр хураасан эд баялгаа өхөөхлөө нандиндаг. Тэгээд мэдээж үр хөвгтөө ингэж өвлүүлдэг. Бас нэг юу нэр мартах чинь тухайн үед бас нэг баячуудын доонд ордог байсан нэг хэсэг бүлэг хүмүүс нь юу гэвэл нэг хүүтэй мөнгө зээлдэгч. Одоо үеийн банк санхүүгийн ажилтнууд гэдэг шиг хүүтэй мөнгө зээлж ашиг олдог хүмүүс бас нэг хэсэг бүлэг хүмүүс байсан. Яг энэ 5 хүмүүсийг зөвхөн баячуудын игнэд оруулна. Тэгээд тухайн үеийн Израильчуудын нийгмийн тэр дунд хэдэн хувийн ерөнхийдөө баян байсан бэ гэж үзэх юм бол нэг 5-аас 10% л баян байх боломжтой байсан бэл. Бусад 85-аас 95% нь ерөнхийдөө ядуу гэж болно. Дунд давхар гэх юм бол нэг 5 орчим хүн хөрөхгүй юу гэж ийм судалгаа гарч ирдэг юм бэл. Тэгэхээр дундаас давхар гэж байхгүй. Нэг бол баян, нэг бол ядуу гэсэн ийм ойлголт байсан. Энэ ойлголт яг ерөнхийдөө одоо ингээ харах юм бол тухайн үеийн Израильчуудын байж байгаа нөхцөл байдал одоо үеийн дэлхийгээс нэг ялгагдаад байх юм ерөн байхгүй. Бид нэр хэдийгээр iPhone бариад ChatGPT хэрэглээ мэдлэг технологийн хувьд нэг өндөр болсон юм шиг эсвэл бол 2000 жилийн өмнө амьдарч байсан хүмүүсээс илүү болсон юм шиг яг нөхцөл байдал байгаа орчин ингээл харах юм бол яг тэр чигээр байж байгаа юм. Тухайн үеийн хууль засаглаж байсан тэр татвар хураагчид буюу одоо татварын хилцгээл Монгол улс жишээлбэл ингээл байж энэ засгийн газар гэл ажиллаж ин ард иргэдийн хатлаа гэж боловч яг тэр систем нь ингээд тэр чигээр байгаа юм. Тэгэл ард иргэдийг мүүлждэг одоо гэх юм нэг баян чинэлэг хүмүүсүүд байгаа юу байгаа буруугаар баяцсан асуудлуудыг хөндөж баяжчихсан тэрүүгээрээ дамжуулж ядуу ард иргэдийг мүлжиж байгаа хүмүүс байгаа юу байгаа. Тэгээ дээрэс нь харах юм бол ядуу иргэдээ бүр шулдаг нэг хүүтэй мөнгө зээлдэгч одоо банк босс одоо банк гэдэг юм энэ системд яг тэр чигээр байгаад байгаа юм. Тэгэд энэ систем донд ингээд байхаар юу байлдаг гэвэл ядуучууд буюу ядуучууд их хохирдог. Ягаад гэвэл шудраг биш нийгэм донд ядуучууд улам илүү зовдог гэсэн ийм нэг ойлголт байна. Энэ шудраг биш нийгэм нь яаж тогтолцоо яаж бүрддэг гэвэл хүний амьдарч байгаа юм нэг дээр одоо эд хөрөнгөн дээр шунсан ийм сэтгэл дээр тогтсон ийм нийгэм бүрдэх юм бол ийм одоо тухайн үеийн Израилийн байсан нийгэм одоо ийм Монголын нийгэм хоёрыг харахад нэг ялгаа байхгүй. Яг ижилхэн шиг харагдаж. Тэгэхээр энд нэг ойлголт гарч иж байгаа нь юу гэвэл эд мөнгөн дээр тулгуурсан нийгэм одоо бүтэц бий болох юм бол яг л нэг бүтэц бий болд юм байна. Тэгээ энэ бүтэц нь бий болохоор юу болдог вэ гэвэл ялгаагүй ядуус нь хий зовж баячууд нь илүү баяждаг юм нийгэм бий болдго юм байна гэдэг ийм ойлголт бий болж байгаа хөөх. Тэгэд энэ дээр бурхны нэг сануулж байгаа сануулга байгаа. Буруу замаар баяжж байгаа бол болооч гэдэг тухай ерөнхийдөө баячуудад хэлж байгаа.
яг шударгаар хөдөлмөрлөөд баяжих те өөрийнхөө гарын үйлсээр баяжж байгаа тэдгээр мөнгө олж байгаа эд хөрөнгө бүтээж байгаа хүмүүсийг бол ерөнхийдөө буруутгасан юм бол угаасаа байхгүй. Харин шудраг бусаар те хүн ажилуулчаад ажлынхаа хөлсийг өгөхгүйгээр те зовоож байгаа. Тэдгээр хүмүүст хоол ундных нь мөнгөгийн ингээд авангуудаа ингээд гацаачж байгаа те. Тийм хүмүүсийн эсрэг хэлэхдээ юу гэж байгаа бол та нар одоо уйл гэж байгаа байхгүй баяж. Орилох цаг чинь болж байгаа. Яагаад гэвэл Бурхны энэ дээр өгж байгаа нэг амлалт байгаа. Тэр нь юу вэ гэвэл яг одоо ч гэсэн та нарт амар том зовлон асуудал байгаа ш. Өөрөөр хэлэх юм бол энд өгж байгаа Яакын өгж байгаа санаа нь эзний сонорт аль хэдийн та нарын тийм хийж байгаа үйлдэл чинь те буруу аргаар баяжж байгаа тэр зүйлүүд чинь эзний сонорт хүрчихсэ. Тэр нь юу авчрахайг бол нядлагааны өдөр та нар зүрхээ бортож байгаа юм шүү гэдэг байна. Эцсийн нэг өдрийн тухай те өхөлтэй нүүр тулах тэр үеийн тухай. Дэлхийн ерөн Рокфеллерийн гэр бүл гэдэг нэг алдартай ерөөсөн та нар Google-с ч юм уу, ChatGPT ч юм уу те бүх юмаа сайн галзах юм бол гараад ирнэ. Дэлхийн ерөн мөнгөний эдийн засгийг ихэнхийн өөртөө эргэлдүүлэх тийм гэр бүлийн тухай, тийм баян хүний тухай. Тэр хүн тэгсэн байд юм билээ. Яг өгөхийнхаа өмнөхөн нэг хүнд юу гэж хэлсэн байг бол эд хөрөнгө цуглуулах шиг шунам дурлам зүйл байдгүй юм байна. Харин түүнийхээ орхиж явах шиг хэцүү юм байдгүй байна гэж бас өгүүлсэн мэт. Тэгээд дараа нь түүний хуульчаас нэг сэтгүүлж асуусан байл да. Рокфеллер мөнгөө хэрхэн зарцуулдаг байсан бэ гэсэн чинь өгч байгаа юм шиг хадгалдаг байсан. Тэгээ одоо тэрний хөрөнгө хаана вэ гэсэн. Өгснийхэн дараа ч хөрөнгө нь одоо ч гэсэн байгаа гэж. Өөрөөр хэлэх юм бол эд хөрөнгө цуглуулах, материалын зүйлд бүх юмаа зарцуулна гэдэг нь магадгүй одоо үеийн нийгмийн бүтц дотор бол энэ айгүй зөв юм шиг харагдаж байгаа тийм. Эд хөрөнгө цуглуулж амьдрах, эд материалын зүйлээр өөрийгөө флексдэж амьдрах ч юм уу те. Энэ зүйлүүд нь айгүй зөв юм шиг харагдаж байгаа боловч эцсийн үр дүн нь юу вэ гэвэл энэ Яакын яриад байгаа зүйл нь юу вэ гэвэл сүнслэг эд хөрөнгөд зориулах тийм зориултаа гаргаачаа гэдэг тухай гаргаж байна. Юуг өөртөө илүү хураах вэ гэвэл сүнслэг зүйлсгээ те бурханлаг амьдралыг өөртөө наагаачаа гэдэг тухай. Энэ амьдралыг өөртөө зориулахын тулд эд баялагтай хүмүүс юунд хүрэх вэ? Эцэг нь юу вэ гэдгийг ойлгоорой гэдэг тухай Яаков ч өгүүлж. За хэдүүлээ 5-аас дахиад нэг уншия. Энд ингэж байгаа. Та нар дэлхий дээр баян тансаг амьдарч эрэх дураараа байв. Нядлагааны өдөр та нар зүрхээ борджээ. Өөрөөр хэлэх юм бол эцсийн тэр нэг өдөрт та нар өөрсдийгөө бэлдсэн гэж. Тэр нь сүнслэг мөхлийн талаар ярьж байгаа тийм. За хэдүүлээ зөв нэг хэдийн юм санаад тэр энэ удаагийнхаа үгийг дуусгая. Тэр нь юу вэ гэвэл нэгдүгürt бид нэр хэдийгээр биднэрт эд хөрөнгө, материалын зүйлс энэ дэлхийд хэрэгтэй ч гэсэн энэ бол туйлын зорилго биш гэдгийг бид нэгдүгürt ойлгох хэрэгтэй юм шиг. Энийний араас хэд туулшрах юм бол эд баялаг гэдэг зүйл өөрөө хүнийг буруу зөвлөлөөр дагуулна гэхээс зөв зөвлөлөөгүй бурханлаг юм сүнслэг энэ амьдралын зарчмуудаас холдуулах алхмуудыг бий болгож байгаа юм шиг. Хоёрдугаарт бид нар юуг санах хэрэгтэй вэ гэвэл яг бидний энэ амьдарч байгаа дэлхий тэр чигээрээ зөв үгүй бид нар итгэлийн нүдээр харуул буруу дэлхий те. Яг хэрвээ харах юм бол нэгдүгээр зуунд амьдарч байсан тэр амьдралын бүтц одоо яг одоо 2000 жилийн дараа Монголд яг байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хүн гэдэг зүйл чинь өөрчлөгдөж шалддаг юм байна тий. Хүн гэдэг зүйл чинь 2000 жилийн дараа ч гэсэн iPhone хэрэглээд одоо тийм амар шидтэй машин унаад онгоцоор нисэж байгаа ч гэсэн бид нар сэтгхүү маань яг ижилхэн хിവэрэ байгаа юм байна. Тэгэхээр бид нар юуг ойлгох ёстой вэ? Бид хүн гэдэг өөрийнхөө дотоод мөн чанарлыг илүү их өнгийнх нь хэрэгтэй юм шиг байна. Гуравдугаарт нь бид нар нэг зүйлийг саная. Тэр нь юу вэ гэвэл та
аль категорид байна гэдгээ өөрөө мэдчихэж байгаа хэ. Баян уу, ядуу юу? Бид нэр аль категорид байсан бидний эд хөрөнгөд хандах хандлага нэг л зарчимтай байх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэвэл бид эд хөрөнгийг бурханчилж одоо шүтэх биш те, зөвхөн хэрэглүүр гэдэг үгнээс нь нэгдүгээрт харах. Дээрээс нь хэрвээ бид нар боломжтой бол энэ зүйлсийг эд хөрөнгө, эд материалыг энэ бурханлаг өөрийнхөө харж байгаа үнцэгт бас хэрэглүүл илүү зөв шударга алхмууд бий болох юм болов гэж. Бурхан бол үнэхээр хэлсэн үгэндээ итгэмжит нэгэн гэж Библиэлд байдаг те. Дээрээс нь бурхан бол би хэлж байгаа үгэндээ хариуцлагатайгаар буюу миний үгс бол туйлын үнэн гэж амладаг. Тэр хэлэхдээ Яаков номон дээр энд хэсэгт хэлэгч байгаа баячуудад зориулж хэлэхдээ яаж байгаа вэ? Баячуудад гэхээс илүүтэй эд материаллык зүйлс бусад зүйл шунанд оролдог тэдгээр хүмүүс хэлэхдээ та нар эцсийн өдөрт зүрхөө борддог шүү гэж. Нэдлгааны өдөр зүрхөө бордож байгаа шүү та нар гэж хэлж. Яаков мэдээж юм хурц ирэмгийн үгсээрээ мэдээж айгүй бусдад сэтгэл төрүүлдэг те. Тэгээ дээрэс нь яг энэ хэсэг дээр хэлэгдэж байгаа үгээр юу гэж байгаа вэ? Бид нар төгсгөл нь үхэл рүү хөтэлдэг зам руу биш харин төгсгөл нь мөнх ам руу хөтэлдэг тэр зам руу бид нар алхах нь бидний туйлын зорилго шүү. Нэг эд баялаг, хөрөнгө чинээлэг байх нь туйлын зорилго биш юм шүү. Тэгээ Библи биднэрт сануулж байгаа эдгээр үгсийг бодоод бүгдээ хамтдаа залбирая. Тэгээд сэрэмжлүүлэг хийж илүүдэхгүй те. Хүн хэлхээс нааш цаас жичгээс нааш гэдэг шиг бид нар бас толгойдоо эдгээр зүйлсүүдийг суулгаад ирээдүйд болох олон шийдвэрүүдэд маань нөлөөлөх болтгоо гэж уусч байна. Тэгээд нөгөө хиний хүү сая наадмаар тэгж байгаа шүү дээ. Хиний хүү хаана хөрхийг хинч мэдээ байлаа гэж ерөнхийдөө бидний сайн мэддэг киноноор хэлэгддэг те. Нэг бид хэдий хүрээний мөнгө цуглууш те. Хэр хэмжээний чинээлэг хөрөнгөтэй амьдарч хэн мэдлээ. Гэхдээ энэ ойлголтын дундаа тэр амьдрал дундаа харин бурхан төвтэй байж бид эд баялагын хуваарлтыг харин бурханы зааврын дагуу хэрэглэх юм бол илүү бурханд хайртай байж бас түүний амлсан тэр өдөр бид нэдлгаанд зүрхээ биш түүний тайвшралд орохоор зүрхээ бэлдэх хэрэгтэй юм шиг. Тэгээ хамтдаа залбирцгаая. Гайхамшигт бурхан минь танд талархъя. Тэгээ биднийг өнөөдөр таны оршихуйд байх боломжийг олгосонд баярлалаа. Тэгээд таны дотор суугаад хамтдаа эзнийг магтах цагийг олгосонд баярлалаа. Тэгээд эзэн минь өнөөдөр Яаковын сануулсан энэ үгээр дамжуулж эзэн та бидний толгойд зүрх сэтгэлд өөрийнхөө үгийг суулгаж өгөөрэй. Тэгээд хэрэглэгдэх үедээ эзэнтэй сануулж ойлгуулж гаргаж ирээсэй хэмээн гуйж байна. Тэгээд үнэхээр бусдын хүсийг согсон буруу аргаар баяжсан тэдгээр хүмүүст сэрэмжлэг болгож хэлж байгаа таны энэ үгсийг сонсох нэгэн сонсгуултгай. Бидний зүрх сэтгэл ч гэсэн та өөрийг сэрэмжлүүлэх үгээсээ хэлсэнд баярлалаа. Тэгээ бүх зүйлийг танд даатгая. Эзэн минь тэгээ бидний дээр хамт байж бүх ивэл өрөөлөө бидэн дээр хальтлаас голтгой хэмээн гуйж байна. Тэгээд танд даатгая. Тэгээд таны үгийг суралцсан бүх хүмүүсийн дээр таны хамгаалалт, хангамж дүүрэн байх болтугай. Иесус Христосийн нэрээр гуйн залбирлаа. Амен.